би багасаа эмч болно гэж бодоогүй. Үргэлжлэн сурах ёстой гэдгийг л миний чавнартай хэлдэг гол юм энэ. Юм эхлэнэ гэдэг тийм. Эхэлсийн дараа бол цаашаа явах гайгүй шүү дээ. Өвчтнээ одоо та ингэ явж хийлэгдээ манайд хийдэг ингээд хэлэхээс аргагүй. Тэр хүнд тэр болор суулгаж эхэлсэн те. Тэгж хилдэггүй болохын төлөө явсан. Чадсан. Тэр надад учрал байсан юм болоо да. Би одоо эмч мэргэжил эзэмшсэн их баяртай. Сайн байцгаана уу? Та бүгд намрын сүүл сарын 15-ны 40 өдрийн мэндийг хүргье. Шинэ юм хуучлын ураатай бодикаст подкастын маань өнөөдрийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаараараа бид нүдэнд хиймэл болор суулгах шинэ мис заслыг Монгол улсад анх удаа хийсэн олон мянган хүмүүсийг хайртай ээж аавыгаа мөн орвоо дэлхийг арах боломжийг олгосон Монгол улсын ардын эмч, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, хүндэт профессор Баасанхүү эмчийг урьж оролцуулж байна. Сайн байна уу Баасанхүү эмч? За сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За ингээд нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. Таны хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За миний эхний асуулт. Аливаа хүний алс ирээдүй хүний өссөн төрсөн нутгаас та холбоотой мөн ээж аавтай холбоотой бага насны одоо мөрөөдөлтэй холбоотой гэж ингэж боддгийн. Тийм учраас та өөрийнхөө бага насны тухай товч дурдаад мөн одоо эргээд ингээ бодоход таны ирээдүйг бас зөвгнөд хэлж исэн зүн совин тийм өвшүүлэг одоо юу байв тэр талаар ярилцаад яриага эхлэе гэж бодож байна. Би Болгон аймгийн Хишиг өндөр сумын нутагт төрсөн. Тэг сургуульд ортроо өдөө байсан да. Яг сургуульд орохдоо манайх хотод ирсэн байл. Тэгээд би багасаа эмч болно гэж бодоогүй. Харин нөгөө сургууль ангихаал сургуульд 10 жил төгсөөл зараа мэргэжил энтер гэж бодоход би гадаад хэлний мэргэжил гадаад хэлний сургуульд сурах бодолтой байсан. Ер нь хүсэлтэй байсан. Тэгсэн чинь л яаж ч болохгүй л тэр нөгөө сургуульд ганц хуваар ирээд тэр нь олдоогүй. Тэгээд л би тэрний дараа юунд орох уу гэсэн чинь ангаахад орсон юм би сонирхож орсон юм биш. Тэгээд тэр надад учрал байсан болоо да би одоо эмч мэргэжил эзэмшсэн их баяртай явдаг. Тэр сургуульд над хуваар олдог миний хувь заяа байсан бэл. Тэгжил эмч болсон би. Сонирхолтой юм байна. Тэгээд 1969 онд анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд хүний их эмч болсон. Эмчийн мэргэжлэр төгссөн. Дараагаар нь бол нүдний эмчийн мэргэжил эзэмшсэн. Тэгээд анхны эргэтийн шилжүүлэх мэс заслыг бол хийсэн. Тэгтээгээ зэрэг ер нь олон хүнийг бас хорвоолыг харах тэр сайхан боломжийг олгосон байна. Тэг ингээд эргээ бодоход хүний хувь заяа гэдэг нь заяа төөргөөр яваад байна уу? Эсвэл яг хүний одоо өргөжлөх процесс үнд үр дүн хүн өөрийнхөө л үйлдэлээр ингээд ирээдүгөө бий болгох уу? Эсвэл цаана ямар нэгэн хувь заяа байдгаа гэж боддог та. Би 69 онд анагаах төгсөөд 71 онд нүдний эмч болсон. Би одоо 50 жил болж байна те. Бас бага хугацаа биш шүү. Тийм байна. Тэгээд насараад одоо нүдний эмчийн ажил хийж явна да. Тэгээд нүднийхээ эмчийн мэргэжил эзэмшихийгээ бол Монголд эзэмшсэн л дээ. Хийсэн. Тэгээд дараа нь ажиллаж байгаад харин яг нүдний бичил мисэс бол микрохирурги байсан. Тэгээд тэр сургалтыг би Оросд хийсэн. Тэр Оросын нэрт эрдэмтэн Фёдоров гэж хүн байсан. Святослав Николаевич Фёдоров. Тэр дэлхийд их нэртэй. Тэгээ юм хийвэл болрын талаараа бол Оростой бол 2 дугаарт орсон хүн байхгүй юу. Тийм уюутай. Тэгээд тэр сургууль тэдний сургуульд мэргэжил дэвшлэх курс би эрүүл мэндийн яам намайг явуулсан л да. Тэгээд тэр одоо өвчрөл тэр тэгэхэд намайг тэр курст явуулаагүй байсан бол би хиймэл болор суулгахгүй байсан болов. Нэлийн хойно суралцах байсан байлгүй дээ. Тэгтээ тэр мэсслийг суралцахад яа харахгүй тэр манай Фёдор багш одоо тэгэл бас нэг одоо Егорова гэдэг нэг мундаг эрдэмтэн байсан. Тэдэнд заасан да. Тэгээд тэрийг хувь заяа гэж боддог. Тэн дээр хэрэг би тэр курс очиагүй бол би болор суулгахыг нэлээд хойно одоо нэг бүх юм жигдрээд тэр ирсэн хойно хаанаас ч юм сурах байсан байлгүй. Тэрийг сурч ирсэндээ би Монголд анхудаа хийсэн юм шүү дээ. Сурч ирсэн юм а хэлгүй яах вэ? Тий. Тэгээд харин хамгийн анхныхаа болрыг би тэр Фёдор багшийн одоо загвар
Ирс Клипслийн Фёдор Захаровын Монголд анхудаа тэр Сэрэнгийн бавд орж байгаа гэдэг нэг өвчтөн байсан. Тэр бит хоёрыг сонинд гарсан юм байгаа. Тэр хүнд тэр болор суулгаж ихэлсэн дээ. Тэгээд одоо тэр чинь 91 онд юм байгаа. Тэрнээс чинь хойш тэгж одоо хөгжөөд л өөр орнуудынхыг аваад өөр эмчнэрийгээ сургаал. Тэгэл одоо энэ эмслаараа бол бид нар манай Монгол олон улсын түвшинд хүрсэн шүү дээ. Тэгэхээр яг эхэлсэн л би тийм л тохиолдол болсон юм байгаа. Тэр чинь технологи орж иж байна. Шинээр одоо анх удаа болор нүдэнд суулгаж эхэлж байна. Яг тэр үеийн нөхцөл байдал ямар вэ? Хүмүүс хэрэг хүлээж авч байгаа. Хамгийн анхны одоо мессажлыг хэлсэн тэр хүний сэтгэл ямар байсан? Тэр хүн маань одоо уучраач мэдгүй залуу байсан. Тэгээ Сэлэнгийн баа бид тэр юун дээр өвчтөн маань тэг таарсан байхгүй юу? Тэгээд нэг эмэгтэй байсан хөвсгөлийн нэмхүү гэдэг нэг эмэгтэй. Тэгээд тэр хоёрт миний би ханхныхаа болрыг суулгасан. Тэгсэн чи тэр нэмхүү маань эргэж ирээгүй. Их тийм юм бодлогосч царайтай нэг тийм эмэгтэй байж үлээ. Тэгээд хэн бавд орж байгаа бол жил өнгөрөө 2 жил тутам ирж үзүүлээ л явдаг одоо тийм сайхан хүн байсан л да. Тэгтээ тэр анхны юм гэдэг хэцүү. Одоо жишээлхэд бид нар хиймэл болор гэдэг чинь дэлхий тэр чигээрээ гээд өчнөө олонд нэг хиймэл болор хийдэг үйлдвэр тэр чинь хийгээд тэ бүр үйлдвэрлээд тэр ариутгаад бэлэн. Тэгэхээр чи бид нар ингээл одоо номероор нь авчаал апресс үйдэг номероо авахад ирэхэд яг нөгөө багч тэр хүч гам шиг шууд ягалдаг онгоолгол хийн шүү дээ. Тэр үед хэцүү. Өөрснөө ариутгах шийдсэн. Тэр зүгээр тийм ариутгалгүй дэлхийн нийт тэр чигээрээ тийм байсан чинь. Тэгээд энэ тусгай уусмалаар ариутгадаг. Нөгөө ариутгал нөгөөхийг олдог бай. Нөгөө болроо авлаа, захилаа ариутгахаа болдог бай. Нөгөө уусмал нь олддог бай. Тэгээд их сургуулийн Монгол их сургуулийн лабораториас сургалж үзлээ, академи руу сургалж очиж үзлээ. Олддоггүй. Явж харин яасан гэ нэгдүгээр эмнэлгийн манай лабораторийн ханта хэлжээд нөгөөдүүлч нөгөө уусмлыг нь олж ирдэг тусгай аргаар ч явах да. Аргалда хэд савад тийм хэдэн те эхлээ тийм уусмал тэгэхээр тэр нөгөөх нь тэрэн тэд минут ингээд ясаарн дараатгсан. Анхны юм гэдэг тийм хэцүү байдаг. Өөрөө надаас анхны юм гэдээ асуусан болохтой зэрэг хэллээ дээ. Тэг яг туулах ёстой юм болсон. Хийсэн. Тэгээд эхэлсэн. Юм эхэлнэ гэдэг тийм. Эхэлсэн дараа бол цаашаа явах гайгүй шүү дээ. Тэгээл тэр шуулам боловсронгуйлал ганцхан манайхч биш дээ. Бишгүй орнууд. Тэгээс. Тэгээд одоо бол олон орны болор байна. Өстой захиаланда номер орон захиал хичнээн амар тий. Яайлч орныхыг хэлгэж болно. Сонголттой. Өчтнүүдээс асуун шүү дээ. Япон болор суулгах уу? Европын тий болор суулгах уу? Австралихыг суулгах уу? Энтхийг суулгах уу? Энтэр гэж асуун шүү дээ. Болор одоо миний ярьж байгаагаар бол яг нүдэн дотор суулгаж байгаа ламп шиг зүйл байна уу? Өөрийнх нь хүний нүдний болор цайцсан тунгалахан болор байдаг. Тэр болорыг аваад тэр болор суулгахаас өмнө нөгөө болорын цайлт болор муудах бол хүн төрөлхтөнд тэр чигээрээ байсан. Тэгэхээр тэр болор суулгахаас өмнө яадаг байсан юм гэхээр тэр цайцсан хатуураа цайцсан болорыг аваад тэгээд орхидог байсан. Тэгээд дараа нь хүн тэр бүр дээхэндээ анзаар санах юм бол нэг зузаан линз зүүч гэсэн зузаан линз зүүсэн өгчүүл энэ төр дээхэндээ явдаг байсан шүү дээ. Тэр бол болрын апресс хийлгсэн хүн явж байгаа юм. Тэгэхээр тэр юм боловсронгуй болоо тэр нүдэн дотор яг тэр болрынх нь орон дээр нь муу болрыг аваад нөгөөх хиймэл болор суулгаж байгаа. Тэгэхээр тэр бол харин чинхүү дээр өөрийнх нь тэр хүний өөрийн болроос хамаагүй жижигхэн хөнгөн. Тийм байна. Тэгээд загвар өмнөд камерын харын камерын олон янз юм байна. Бэхэлдэггүй энэ төр гээл. Тий одоо сайн шүү. Ер нь тэгээд болрын юу гэдэг бол аргагүй л одоо хүн төрлөختөнд хүнд их хэрэгтэй. Тийм. Би болрын талаар нүдний үтсийн талаар ашиг сонирхож байна. Миний хувийн асуулт. Гэхдээ би тэр асуултуудыг би дараа асуунаа гэж бодож байна. Тэгээд тэр бүр гэх юм бол бүр загвар дээр харахад их сонио. Тэгээд зүгээр ингээ хэлэхээр хэр өгтө хүн ойтонд бохгүй бах та. Ярнаас харуулаштай юм байдгийг энэ бол. За би ер нь үедээ таны одоо дамжлага буддийн номоор бол ингээд дээрээсээ багшаас дамжаад ирсэн эрдмийг тэр багшийн одоо жүд дамжлагыг одоо эзэмсэн гэж хэлдэг. Таны дамжлага болвол миний бодож байгаагаар
тэр Фёдор багшаасаа дамжаад ирсэн юм байна гэж бодож. Ер нь Орос эмч хүмүүсийн Орос хүний нэг гайхамшигтай тийм чанар байдаг уу? Ер нь онцлог зүйл юу байдаг вэ? Хүн болгонд ингэдэг байлгүй дээ гэж бодсон шүү дээ. Жишээлбэл намайг очиход ингэ танилцуулж байна. Тэр Фёдор багшийн тэр чи тэр том институтын захирал ширүүн даруун ер нь Орос төртөр ер нь сөрхий дэмэдэг актер шаардлагатай хүн шүү дээ. Им байлээ сүүлд нь би очиод мэдэхгүй байхгүй. Тэгсэн чи манай Монголоос ирсэн эмч баасан хөө манай сурахаа суралцгаар ирсэн. Гээд эмчтэр яран дээр намайг танилцуулж ирсэн. Санаанд өгөө би ч бэлэн биш байсан. Тэр бол надад сэтгэл үлдээсэн шүү. Зүгээр л нэг эмч ирээд л одоо ингээд л одоо хэн байг явж л байдаг ордог л байдаг л үз. Тэгэхич эмчнэрийн яран дээр бүр зуглаанд өглөөд. Тэг танилцуулж ирсэн. Тэр бол надад үлдэгдлээ юу яасан. Тэгээ сүүлд нь тэр Оросод өөрснөө ч гэсэн ерөөс ялах юм байхгүй. Сайхан харьцдаг байсан шүү. Тий. За Монголд одоо тантай хамтаа ажиллаж байсан эмч нар, мөн одоо хамтаа ажиллаж байсан багш нар тэр одоо хуучин ахмад хүмүүсийн талаар та бас турсвал сайн байхаа гэж бодож байна. Миний багш одоо хаанда бид нар би дээр одоо бол анагаахын тэнхим ментор ч олон багштай болсон шүү дээ. Тэр үед ердөө үндсэндээ 2 хүн багштай байлаа шүү дээ. Тэнхим дээр анагаахын тэнхим бол манай Нима багш Санжаа багш. Манай нүдний тасагт болохоор 3 хүмчтэй 50 ортой тасаг. Одоо тэгтэж яаж гэнэ андаа шүү дээ. Тэгэхээр бол манай Тумбааш юмж Баярмаамж тий Ламсрангой гэдэг нэсээ лут 3 хүн. Тийм улсуудыг чинь одоо мисасал энтерч сайн эмчдэд эмч шиг эмчтэй. Тийм улсуудын ер нь ийм одоо тэр 2 багш тэр Ахмад эмчнэрийн хажууд хүн сурсан хүн байсан хүн юм сурахгүй байхаар байхгүй. Тий тийм сайхан одоо үед тэд нартай хамт ажиллаж тэгээ өвчтөн олонтой тэгжил юм сурсан да. Одоогийн хүмүүсээс тэр хүмүүсийн тэр хүнийг сурахгүй байхын аргагүй болгодог тэр арга барил нь юу байсан? Арга барилыг нь одоо тэр биенийг бол боддог юм. Одоогийн улсууд бол өөрөөрөө л одоогийн хүнд юм заана. Одоо би өөрөө залуучуудад хүнд энэ төр заахтаа ер нь заахтаа бол байдгаар ягаад бол би өөрөө заалга сурсан болохоор хүн тийм юм үлдсэн. Тэгээ би шавнартаа ч гэсэн хэлсэн. Та нар цагтаа нэлээд Ахмад болцсон эмч нар. Та нар цагтаа хүнээс юм сурснаа да хүнээр заалгаснаа. Одоо та нар дараачийн үеийг заах бэлдэх мэрэгчлэлтийн бэлдэх. Одоо та нарын үүрэг. Тэр нэг хүнд биш. Улс орондоо ард түмэндээ хийж гэнэ гэж бодох хэрэгтэй гэж би тэгж хэлдэг юм. Тийм учраас миний шавнар бол дунгаагүй шүү. Тэр бол миний үг. Тэгээс хүн тэгээ 2 дугаарт нь үргэлжлэн сур. Би одоо сурдаг. Тэ үргэлжлэн хүн сурдаг. Би аваа нэг айхтар үг байдгийг би тэрийг харин их хойно сонссон. Нэг итгэхийн нэг юмч ярьж ирсэн манай багш биднэрт нэг хэлж ирсэн байгаа юм. Хэрвээ би нэг гайгүй юмч боллоо да гэдэг бодол та нарын толгойд нэг өдөр ордог юм бол тэр өдрөөс та нар хойш та нар дандаа урууддаг юм шүү гэж хэлсэн. Тэр их том үг байхгүй. Тэ хизээч өөрийгөө би болчлоо гэж бодож болохгүй. Би болоогүй байна. Би сурах ёстой гэж дандаа урагшаа. Яагаад гэвэл энэ шинжлэх ухаанч хөгжиж байдаг юм. Тий. Тэгэхээр чи одоо өнөөдөр ингээд гайгүй юм ачлаа чи өөрийгөө хэрвээ болчлоо гэж бодох юм бол маргааш нөгөөдөр шинж технологи хурцраа гарч ирээд ингээд чи мөн хоцрох болно. Тэгэхээр үргэлжлэн сурах ёстой гэдгийг л миний чавнартаа хэлдэг гол юм энэ. Сонирхолтой тэр хүмүүс. Тийм учраас энэ одоо жишээлбэл бид нар би өөрөө энэ олон улсын хуралд их олон жилийн өмнөөс ахуулаад шавнарга бүгдээр ингээд зардал мардал хэцүү болохоор эхлээд 1 2 сүлд нь ингээд бүгдээр ингээд олон улсын хуралд авчиад том хурлууд академийн хурал тэгээд одоо манайхан бол би одоо мэдэхгүй нэг шинжлэх ухааны академийн хурал мурал энэ төр академийн гишүүд яг арай ондоо байдаг болов тэр одоо Америкийн нүүрс судлалын академийн хурал Азам хандалын нүүрс судлалын академийн хурлууд энэ төр чинь дандаа чинь адилхан цаан том хурлууд илтгэлүүд явагдана. Энэ хурал чинь эргээд бодоход мэрэгжил дэвшүүлэх хэлбэр. Их олон салбар хуралдаа явагдаад тэгэл одоо ингээл минутаар одоо нэтэр гээл одоо нэг салбар хурал нэг цагийн хурал дээр чинь 10 минутаар ингээд л одоо гэл их олон өрөө тасалгаанд болоод л те. Тэгээд тэн дээр чинь асар их том ажил эрдэм шинжилгээний одоо хүний одоо үйл ажиллагааны их том ажлыг үр дүнгийг нь базаад 10 минутанд илтгэлнэ гэдэг чинь богино хугацаанд асар их юм сонсож байгаа байхгүй. 2 дугаарт нь тэр том их хурлын үеэр чинь маш өндөр баг чиргэсэн үзэсгэлэн гардаг. Хамгийн сүүлчийн үе
Тэнд чинь юмаа зарах гэсэн тэр нөгөө том компаниуд чинь хамгийн нөгөө мэрэгжилтэн цуглаж байгаа газар юмаа бол наад зах нь тэдний сонирхол. Хамгийн шилдэг, хамгийн сүүлийн юм багш төхөөрөмжөө тавьдаг байхгүй. Тэгэхээр тэр богино хугацаанд тэнд ч бас дахиад суралцах. Тэгээ тэрийг ингээд яваад хараад ахаар тэр өөрөө ирэхгүй хорхоо хүрнэ. Агай нөгөө технологи хараад энэтэй болох юмсан, энэгээр үзэх юмсан гэд би тийм бүх болцоогоор бүх технологийн юуг одоо шүүж явдаг. Тэгээд энэ ганцхан над биш л дээ чинь энэ залуучууд дээр нь суралцсан ард түмэн хамгийн гол нь өвчтөн тэрний ашиг хүртдэг. Тэр хамгийн том технологи. Тэрэндээ байхгүй юу? Ард түмний эрүүл байхын тулд хамгийн шинэ технологиг хамгийн шинэ технологи арга барилуудыг. Тэгээд нөгөө талаараа ингээд бид нар чи хэд удаа олон улсын хурал захиалсан. Тэгээд хоёр дээр нь ч өнөөдөр бүр заримдаа яг тэр болгон сонсох биш. Би нөгөө хурлын дараа манай эмнэлгийг та нар нэг эмнэлэг үйл ажиллагаатай танилцахгүй юу гэж хэлээд гаргаж авахгүй юу. Тэгэхэдсэн чинь эднийг чи манайх шиг юм байна штэ гэдээ уурч авахгүй юу. Яг тэгж хэлнэ гэж би сонсоогүй. Тэгтээ би тэрэнд даваална байсан. Нөгөөд яхаар монголчуудыг Монголд ч манай эндний эмнэлэг шүү манайхан шиг юм байна штэ. Тэ? Тэр нэг гоё. Үргэлжлэн суралцна. Суралцахгүй чи хоцорно. Тий. Энэ бол маш чухал зүйл. Одоо үргэлжлэж одоо дараагийн одоо ажлын байрны галын дараагийн сургалтууд шинэ технологиуд эзэмших, шинэ мэрэгжлүүдийг эзэмшиж явах тий. Одоо манай би өөрийнхөө л одоо байгууллагын гэх юм одоо бүддийн шашны хүмүүсээс ч гэсэн тэгж бодож өргөлж одоо дахин суралцаасаа шинээр бий болж байгаа тэр арга барилуудыг одоо бүр технологиудыг маш их хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгтээ тэдгээрийг бол хэрэгжүүлж явах нь хэл юм бол бид илүү хөгжиж чадна. Бид илүү одоо нарийн зүйлсүүдийг хүн ардтай хүргэж өгнө. Яг тэр үнэ тань хэлдэг. За би бас нэг асуултыг асууя гэж бодож байна. Лондонгийн их сургуулийн нүдний институтын одоо төгсөлтийн үеэр нэг сонин зураг байдаг би харсан. Тэр болохоор Эдинбургийн эхэмсэг гүнж Ан Элизабет Алис гэдэг хүн танд диплом гардуулж байгаа. Одоо энэ зураг. Харин энийг ингэсэн байхын хаанаас авсан юм? Тий. Би олж авсан юм аа. Би тантай ярилцахын тулд бас таныг судлаад байгаа шүү дээ. Энэ тохиолдлын болсон юм уу? Эсвэл энэ гүнж эрхэмсэг гүнж үргэлж одоо бүгд одоо төгсөлтүүдээр ирж гардуулах уу? Яг энэ талаар та сайхан ингээд үзэгчтэй санаатай байх болно. Бид урд нь яаж мэдгүй. Тэгсэн чи сони юм болсон. Лондонгийн их сургууль бол дороо 50-аад одоо дээд сургуультай юм билээ. Тэгэхээр хин Анна гүнж болохтой зэрэг Лондон их сургуулийн канцлер хүн. Тэгтээ зэрэг тэр олон их сургуулиудын янз бүрийн төгсөлд янз бүрийн тэр юунуудад энэ диплом гардуулах энэ төр чинь хүрэлцдэггүй ховор юм бэлээ байна л да. Тэгээ манай тэр сургууль дээр тэр юун дээр анхудаа ирсэн гэсэн. Тэгсэн чинь бүр бэлтгэлэл хачин болж байна. Royal Family гэдгээрээ. Тийм утгатай юм бэлээ шүү бас тий. Тэгээд жигтэйхэн тэгж орж ирэхэд нь тэргээр оруулна, энд суулгана. Дараа нь бид нарыг ингээд диплома гардуулахад чинь ингээд нэг хөлөөр ингээд хүндэтгэл биш үү нэг хоёр гэхгүй ингэж тэгж аавна гэж ахгүй харин. Тэгсэн чинь хинхэн чаддгүй манай 17 оны 19 хүн байсан энэ дээр. Тэгсэн чи тэр дотроос тэрийг хамгийн түрүүнд хамгийн илүүтэйгээр хийж чадах нь Тайландын нэг эмч нэг өөрснөө хаантай юутай болохоор тэнд Royal Family тэгдэг байсан байна л да. Тэгдэг юм байна л дээ. Тайланд ч их мундаг л та. Тэгээд тэр хүн л хамгийн илүүтэй хийж чадсан бусд нь чадахгүйсэн. Тэгсэн чинь бүгдээрээ за бусдууд нь зогсож хүлээж авъя гэдэг гэсэн чинь нөгөөдөг чинь тэр чигээрээ нөгөө эмч болохоор авахта яг нэг ёсоор гээд авчийл. Тэгээд тэр Анна гүнжээс харин одоо тэр жил би одоо диплома гардаж авах учралтай тохиосон юм да. Тийм. Энийг гоё зураг. Тэр талаахан байсан байна. За би бол таныг бас тэгж боддог. Монголын одоо нүдний эмчээ. Ерөөсөө дэлхийн одоо нүдний эмч гэж боддтой юм бас хөгчээ. Ягаад гэвэл зөвхөн нэг жишээ гэтэл одоо дэлхийд их хэмжээнд хоролттой тэмцэж байгаа түүнийг бууруулах үйл ажиллагаа явуулдаг олон улсын ойр бизнес байгууллагын нэг нисдэг эмнэлэг гэж байлаа шүү дээ онгоцтойгоо ирээд. Тэгээд энэ эмнэлэг бол ингээд Азийн олон орнуудад дэлхийн одоо олон орнуудад очиж эмчилгээ хийдэг. Тэгэд энэ дотор бол та дэлхийн эмчнэр дотор сонгогдоод ороод ажилласан гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ үеийн тийм одоо дэлхийн бусад улс орнуудын гайхалтай эмчнэр сонгон шалрагдсан тэр эмчнэртэй ажиллаж байгаа үед тохиолдсон нэг сонирхолтой тохиолдлыг та ярьж өгч. Сонирн байсан шүү гэмээр зүйлэг. Энэ онгоцсон эмнэлэг, онгоцтой байдаг эмнэлэг дэлхийд ерөөс ганцхан байдаг.
Одоо ч тэр оюунаас орбисоос үргэлж гараагүй. Тэгээд заавал нэг манайд ирэхээс өмнө 4-5 жилийн өмнө анх эхэлсэн юм уу да? Тэгэхэд манайд 90 онд анх ирлээ Монголд. Тэгээд би сүүлд нь ажилласан хойно ажиллаж явсан нөгөөдөл чинь энэ орнуудаар явхаар хүн судалж явдан байлаа. Тэгээд дараа жил надад харин санал ирдгийн. Тэгэхээр яг нэг юм санаанд нь багтсан. Тэдний шалгуурт нэг яасан юм байлгүй. Сүүлд нь би тэр хүн шалгаруулдаг тэр юугийг нь олоод авцсан л да. Яасан гэсэн чинь манай тэгээд яамд ирээд тэгээд намайг сойхын тулд яам. Хоёрдугаарт нь тэр хүнийг судлахад их асуултууд нь их сүрхий. Тэ? Тийм 2-3 хуудас анхээ. Тэгэхээр чи намайг илүү мэдэх хүн чинь манай тасгийн эрхлэгчл байна үстэй. Тэгэхээр чи юугаар эмнэлгээр дамжаад манай тасгийн эрхлэгчд ирэхгүй юу? Тэгсэн чи тасгийн эрхлэгч маарахгүй надаар уншуулчихгүй юу? Орчуулуулахгүй юу? Тэгж мэддэг юм би. Тэгэхээр ахаа ингээд энэгээр нь ингэж хүн судалдаг юм байна шүү гэд би сүүлд нь тэрийг нь хулж авчаад бусад хэрэг болог олон улсад ингээд байхад хүнийг одоо судална гэдэг чинь ийм критериэр судалдаг юм байна шүү гэж бодоод сүүлд нь тасгийнхаа эрхлэгчүүдэд эмнэлгийнхээ дарга амтарт өгсөн шүү дээ. Тэгж судалсан юм байлээ. Тэгээд тэр критерийт нэг юм таарсан юм байлгүй. Дараа жил нь надад ажиллах санал ирсэн. Тэгээд би ажилласан л да. Тэгээд миний тэр ажилласан нэг жил 8 орны нэг удаад явхад нэг оронд 3-7 хоногийн тогтсон програмтай бүр тий. Тэгээд 8 орны 12 хотод очсон. Тий. Тэгээд тэн дээр чинь эн чинь сургалтын эмнэлэг. Яасан гэхээр тэр үед айхтар юг олж авсан. Төв нь бол Америкт байдаг гэдний. Тэгэхээр энэ Аз намхан далай энэ олон орнууд байна том жижиг. Тэгэхээр энд эмчнэрийнх нь мэрэгжилдээ ишлүүлэх гэж олон улсын жишгт илүү ойртол болох гэж тийм ээ. Тим сайхан өгөөмөр юутай. Тэгээд тэр олон эмчнэр бүгдээрээ гадагшаа явж мэрэгжилд ишлүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр газар дээр нь сургая гэсэн л. Тэгэхээр тийм сургалтын эмнэлэг. Тэгэл тэр хичээл заана, лекц уншина, юу яана, нөгөөх 7 хоногоор гаднаас том орнуудын өндөр мэрэгжилтэй чадaltaй докторуудыг ирнэ шүү дээ. Тэрнээс ч 2-3 хүн байгаа загаад байдаг юм биш. Тэгээд тэр онгоцон дээр чи нэг 5 хүн байна, 5-6 хүн байна. Бидний одоо нэг бэлтгэл хийдэг хамт ингээд юу яадаг. Яг ингээд нөгөөх л операц хийгээл тэр лекц центр унших чинь байна шүү дээ, тий. Дандаа том докторууд ирдэг байсан. Тэгэл тэд нар чинь нөгөө олдохгүй том докторч удаан байхгүй шүү дээ. 1-7 хоног. 7 хоног болгоно л шин тэр чиглэлээр жишээлхэд манайх дотроо нарийнсдаг шүү дээ. Ингээр хэлэхэд дотроо эмчнэрэлээ гэхэд нэг нарийнсдаг үстэй. Өшгний зүрхний бөөрнийгээ содоод нэнтер гээл. Тэр шиг манайх нүдэн дотроо эврэлгийн болрын хялрын торлог шилэнцрийн окулопласт глауком энтер гээл нарийнсдаг байхгүй. Тэгэхээр чинь эхний 7 хоног тэр 2 чиглэлээр дараа 2-7 хоногт нь тэргээр энтер гээл. Тэгээд тэр чиглэлээр дэлхийн топ эмчнэр ирдэг байсан. Тэгэхээр чинь одоо тэр орбистер миний ажилласан тэр жил миний нэг нэмэр усын байхгүй би л өөрөө юм сурсан. Тий олон хүний юм яаж тэгээд тэгжил ажилласан яг одоо нутаг Монголын минь бас том хувь заяа. Бас тэр эмнэлэгт хүмүүсийг эмчилдэг операц центр хийдэг байсан тий. Бас эмнэлэг дотор одоо монгол хүнийг бол эмчилсэн. Хишээл заахын тулд тэгээд тэр эренгүүтээ тэр чинь 2 өдөр тэр орныхан ингээд чиглэлээр өвчтөн бэлдэнэ. Тэрийг нэг ирсэн эмч нь үзэл тэгэл ирсэн чийдэл маргаашаас шууд онгоцон дээр операц хийсэн шүү дээ. Тэр чигээрэл тийм эмнэлэг. Тэр тухайс санны зураг дээр гаргасан шүү дээ бид нар болоод. Тэгээд яг хаа тийм сайхан тэгээд бид нарт аль ч оронд их дуртай доо энэ чи ховор юм болохоор их олон орн орно. Тийм учраас тэр байгуулагч маш олон жил юу байсан. Манайд ч одоо нийтдээ 8 удаа тэрнээс хойш ирсэн шүү дээ. Онгоцсон тий. Тэгээд бараг жил ингээд хараад байсан чи 3-4 жил тутам нэг ирээд байсан байдаг. Тэгээ их тийм буянтай сайхан юу л да. Тэгээ би орбисыг бол бас одоо ч гэсэн бид нар сүүлийн хэдэн жил онгоц ирээгүй байна. Тэгэхдээ онгоцгүй програм байдаг. Тэгээд нөгөөтгөл том докторууд ирнэ. Тэгээд тэр онгоцны програмын чинь үеэр бид нар хот хөдөөгийн бүх эмч нарыг оруулцуулна. Авчирна яам зохион байгуулаад аваад. Тэр зарим орнууд жишээлбэл хятад байна шүү дээ айхтар. Хэдэн хотод авч байгаа юм чинь дахин хэрэгтэйг нь мэдээд тэгээ их олон хүнтэй тийм юм болохтой зэрэг онгоцсон дээр хичээл явагдана. Нөгөө эмч чинь ардл юугаа операц хийж ингээд бүх юм юугаар бичлэгээр явагдана шүү дээ. Тий.
Тэгэхээр нөгөө хичээлийн өөрөө бас би тэрэн дээр чинь нэг харуулна яг хоод операци хийж байгааг энэ төр харуулна шүү дээ нөгөө бичлэгээр. Тэгээ дараа нь гарч ирээд нөгөө эмч чинь асуулт байна уу гэл ингээл явагдана. Тэгсэн чинь хятад энэ төр зарим ингээд олон эмчтэй орнууд чинь онгоцны буудлын байшин дотор өрөө тослогоо аваад гаргаад. Тий нөгөө бичлэг нь явж байгаа болохтой зэрэг өдөр суугаа үзэж байна. Тий өөр ингээд ойролцоо хотуудаас авчираад тэгээд тэнд бүр өдрийн хоолыг нь дагаад зөндөө олон хүнийг сургалтанд хамруулад авсан байлээ. Тэр чинь 3-7 хоногийн одоо үнэгүй курс явагдаж байгаа юм шүү дээ. Тий. Топ эмчнэр ярьж байгаа. Тэгэхээр тийм сайхан уянтай байгуулаа. Тэгээд тэр үл ерөөсөө үн төлбөргүй явдаг. Буйны тийм их сайхан байгуулах шүү. Тэр Монгол хүний нүд бусад хүмүүсийнхээс онцлог ямар чанартай вэ? Бид нэр ер дийл байдаг нүд юм уу? Энэ борноо байг тал бүтцэн тэр нь ер нь яа тэ бидний онцлог юм байд юм болов? Баггүй. Адилхан. Яг л адилхан. Борнод. Харнодтэй зүгээр манайх онцгой ялгарх юм байхгүй. Бид нар одоо л манайхны нүд жоохон муудаад байна. Одоо энэ чихрийн шижин өвчин ба штэ. Чихрийн шижин чинь нүдний хүндрэл ихтэй. Тэгээд хүндрэхтэй тэр дотор торлог шилэнцрийн хүндэрдэг. Тэгээд дээр үед одоо намайг залуу байхад энэ чихрийн шижингийн тэр нөгөө торлогийн хүндрэл байхгүй шухбайсан штэ. Яагаад би сайн мэдэж байна вэ гэхээр нөгөө энэ нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт би олон жил 20 жил ажилласан хүн. Тэгэхээр нэгдүгээр эмнэлгийн бүх дотрын тасгуудын өвчтнүүдийг тэд нар чинь нөгөө номноос харагдаад нүдэнд өөрчлөлт гардаг гэдэг нүдний уг харуулдаг юм. Тэгвэл зэрэг нөгөө 3 эмчтэр чинь хуваарлал нэг эмчтэр л 3 тасаг. Тэгээд над дээр дотоод шүрлийн булчирхаан тасаг над дээр хуваартай байсан. Тэгэхээр чинь би нэг чихрийн шижинтэй улсуудын шинүүдний угийг бусдаас илүүтэй харахгүй хаажгаа. Тэгээд одоо хөрчилд байдгүй. Хэн боли онцсон байхгүй. Тэгээд хараад бичин штэ. Уг нэг тасаг явуулаад ирнэ. Нэг удаа өөр сандгийн өөрчлөлт байхгүй байна гэж явуулчихлаа. Тэгсэн чи дараа нь нэг сувилагч хүрээд ирлээ. Эмч уучлаарай таныг дахиад нэг хараад өгөхгүй юу гэж юм гэж. Гэхдээ би харснаар бичдэг хүн. Ийм л байсан гэл тэгсэн. Би ахиж харахгүй гэж явуулчлаа. Тэгсэн чинь дараа нь эмч нь өөрөө хүрээд ирдэг хөрг. Ингэж хэлж ийсэн. Тэр надад хязээч мартагддаг. Уучлаарай эмч. Их хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөн их хүнд хүн. Тэгэхээр нөгөө тэдний номонд бол төдий зэргийн хүнд шатанда орцсон хүнд бол нүдний оролд нь ёстой нэг номонд байдгаар нь өрчт гардаг байна л да. Тэр чинь нөгөө судасны тахиралд нь тий хагарна цус мус гарна торлогтойр нь тэгээ торлого нь хавгнаа торлого нь хөндөр нь энтер гэдэг их тийм өндрөл байхгүй. Тэгэхээр тэр хүн бол тэгж бодож тэгээд байхгүй тэгээд ингэсэн юм аа гэж. Тэгээд би хоёлоо ойлгоод зүгээр би тэгээд дахин хараад ингээд харах ч явахтай тайлбарлаа. Тэгээд над зүгээр уучлалт гуйж ирэхгүй юу. Ийм учраас бид нар дахин явуулсан юм аа. Энийг би зүгээр өөр залуучууд өөр хүнд энийг хилдгийн сургаал болго. Манай ийм байсан. Тэгэхэд тэр хүнд хэлбэрийн тэр үед чинь тийм өөрчлөлт байхгүй байхад одоо хар. Чихрийн шижинтэй улсууд хичнээн олон байна. Чихрийн шижингийн нүдний хүндрэл хичнээн олон байна. Нөгөө торон бүрхүүл дээр гардаг, торлог дээр гардаг өөрчлөлттэй өч улсууд хичнээн олон байна шүү дээ. Тэгээ энэ уулуулаханда би боддгийн шүү их санаа. Тэр интерес болж байгаад манай монголчууд нүд сайтай байсан. Тэгээ бид нар яг тэр болор энтер чинь бол айлч ондсон хүнд энтер байх шүү дээ. Одоо энэ нөгөө чихрийн шижинтэй холбоотой өөрчлөлт энтер чинь нөгөө баг байсан тэр. Би энэ махан хоолтой монгол улсууд манайх судсан сайн байсан байх гэж би боддөг. Бидний тий судсных нь хаана бүх байхгүй юу? Нөгөө миний түрүүнд хэлжсэн чилээ нөгөө тэгш нүднийх нь нөгөө цусны судсных нь хаана нэвчээл шүүрээл энтер байхгүй шүү дээ. Тийм байна. Тий. Энэ бол манай бидний одоо монголчуудын дээр үеэс байсан манай хүнс хоол тэжээлтэй холбоотой. Би даанч одоо нөгөө би өөрөө эмчгийн тэр талаар шинжилгээ судалгаа хийж чадахгүй юм да. Энийг судлаад ингээд эртхэн ягаад би зарим салбарынхан хоорондоо яриад тий энэ талаар судалгаа явсан бол дэлхийн нийтэд цогссон ёстой судалгаа байх байсан болов гэд би хаяа бодоо зарим удаа хүнтэй ингээ энийг ярьж байгаад ярьдаг. Нүдний онцлог гэвэл одоо миний одоо амьдралд нэг жоохон бодож ирсэн юм бол ганцхан тэр л байгаа.
Нэ бусдууд нь адилхан дөө. Нүдний даралт хэсэг өвчин энэ төр ялгаагүй. Бусдад мөнтэй адилхан. Буддийн номон дотор бас ингээд бидний одоо гүн ухааны ном дотор бүх л зүйлсийг үздэг. Тэр дотор одоо дүрсийг одоо хүний 5 мэдрэхүү болвол бүх л одоо 5 мэдрэхүүд оногдож байгаа тэр одоо цаадах баригдхуунуудаа бүгдийг барина. Нүд бол одоо дүрсийг өнгийг энэ төр хүлээж авна гэх жишээтэй. За тэгтэл 6 дахь мэдрүүгийн тухайч бас ярьдаг. Тэгэхээр нүд бол одоо би өөрийнхөө ойлгоцоор бүдүүлэг ярьж байгаа одоо камер шиг л юм байна гэж. Тийм ээ? Камертай адилхан тэр дотор маш олон одоо фокусын тохируулах, хүлээж авах тэрийг нарийсгах. Гэтэл тэр камер хичнээн бүрэн бүтэн байдлыг хангалаач гэсэн тэр цаана одоо сүлжээ юм уу интернет тог тэ цахилгаан өгдөхгүй болвол тэр камер хичнээн сайн байгаад тэр бичлэг хийж чадахгүй, ажиллаж чадахгүй. Тийм ээ? Тэрүүнтэй адилхан одоо хүний нүдийг ингээд бүх зүйлийн сайн болоолооч гэсэн нүдний сааталт тэр нөгөө нүдний мэдрэхүү өөрөөн эргэтнээр дамжуулан авсан одоо мэдээллийг цаашаа төв өдрийн систем рүү өгөж таарна тийм ээ. Тэгэхээр тэр хоёрын хоорондох холбоосыг одоо яаж эмчлэх вэ? Тэр жишээлбэл нүднийх нь эргэтэн гүдэн бүрэн бүтцэн бүрэн өртлөөсөн төрөлхийн тэр цаанаасаа одоо тэр төв мэдрэлээ хийгээд нүдний мэдрэхүү хоёр хоорондын одоо контакт байхгүй ийм тохиолдлуудад ямар эмчилгээ хийж болох вэ гэсэн юм. Нүдний харааны мэдрэл гэдэг чинь тэр нүднээс гараад явчихтаар яг нүднээс гарахтаа харааны мэдрэл нь цаашаа гардаг оройроо. Тэгээд тархин дундуур яваад урхаандаа нүдний харааны дээд төв гэж юм байдаг юмроо тархин дунд очдөг байхгүй юу. Тэгтээ зэрэг бол яг үнэхээр тийм ганцхан нүд гэдэг чинь наад доторх юм бол дандаа дамжуулах гэсэн. За харин торон бүрхүүл дээр л одоо нэг өнгө таньдаг нэг юм төргөө эсүүд нь тэнд илүү бэлдээ дээрээс наагур тэр юу. Тэгэхээр нүднээс үндсэндээ энгийнээр хэлэхэд нүднээс гараа явчихаараа манай биш болчихж байгаа юм да. Ааха. Тий. Тэгэхээр тэрийг судлах модлохын төрний бол өөр салбарын тархин доторх юм болоо явчих шүү дээ. Гэхдээ хамтран бас эмчилж байх. Тэгээ одоо бүх нүднийх нь бүх юм бүрэн бүтэн алдаг нүдэнд ялцаж байгаа мөртлөөсөн харахгүй хүн байна да тийм ээ. Байна. Үгүй тэгэлгүй яах вэ? Гэхдээ зарим хүн тэр цаашаа нүдний аргашаа яваад явсан нэдрэл дээт рүү очихдоо нүдэн дундаар л ярьж байгаа юм чинь нааталд нүдэн зөв зүгээр хэрнээ цаатлан зүгээр байна гэж байхгүй. Харааны мэдрэл чинь яг нүдний ухтаа тэр тусгай диск байдгийг. Тэн дээр бас өөрчлөлт гарна. Тэгээд тэндээс хашаа явдаг болохтой зэрэг бид нар оншийн хувьд бол тавьчихна. Тавиад тэгээд нүднээс цааш гараад явцсан юм дээр бол ондоо мэдрэлийн талаа юм явчихна. Бид нар бол харааны мэдрэлийг хийгээ бас эмчилгээ байна. Харааны мэдрэл бол харамсалтай эмийн эмчилгээ пресентер юм байхгүй. Тэжээлийг сайжруулд нөгөөхөл яхаас шүү дээ. Хамгийн хэцүү юм дээр харааны мэдрэл юм шүү дээ. Би буддийн ном сургаалуудыг үзэж байгаад бас буддийн номд одоо сүсэглэхээс илүү тэр номонд их дуртай байдаг. Яг гэхдээ зэрэг одоо ингээд нүдний талаар энэс яг гардаг. Нүдний эргэтэн гэж юу хэлэх вэ? Нүдний мэдрэл гэж юу хэлэх вэ? Тэгээд цаашаагаан одоо хүний сэтгэлийн мэдрэлийн тухай ярьдаг. Тэгээд дээрийн хоорондын холбооны тухай ярьдаг. Нүдний одоо харцаг хэрхэн явах тухай, мэгжин, дагжин, дима тагжин гэдэг одоо мэдрэлийн талын холбоосуудыг хүртэл бидэнд ингээд тэр чорын ном заах бай зааж өгдөг юм л да. Тэр нь бас буддийн номд бэлгийн нүдний тухай ярьдаг. Бэлгийн нүд гэдэг. Энэ л анатомийн ухтом биш үү те. Ерөөс тэгтээ яг хөөөр бэлэг оюун гэдэг бол орчлын ертөнцийн орчхон мөн чанарыг бол харах нүд юм гэж ингээд зөөрөлдөг. За бэлгийг хөгжүүлж ээж мэдлэгийн чанарыг хүрч байж л хүн гэгэрэлт хүрнэ. Нэгс нь оюуны нүдээ нээж ээж танин мэджээж л гэгэрэлт хүрнэ гэж ингэж хэлдэг. Тэгээ таны бодлоор би яг буддизмтай холбоотой зүйлс лам хүн өөрөө нэвтрүүлэг явуулж байгаа болохоор бас тэр талын асуулт асуух гэдэг нь таны бодол сэтгэлдээ хоногчсон тийм бурхны номын шавь хүн, хуурга хүн, эсвэл буддист хүн одоо танд гоё дурсамжийг үлдээсэн тийм хүн байвал та тэр талаараас ярих уу, сүсэг бишрэлэр хүн байх ёстой юу гэсэн ийм хоёр асуулт байна. За юу гэж хэлмээр юм дээ. За би өөрөө тэр талаар танах юуны ном муутай. Би уг нь эхийнхээ талаасаа бол бас удам судар сайтай. Тий, манай ижигийн том ах нар том лам нар баруун гүрний хүрээний одоо том лам нар хоёр ч хүн Сэретэр Бат гэдэг нь бол сүүлд нь манай Сундай гавж гэж их айхтар хүн нэг хүн би бид нар их хон яасан бид. Тэр бол одоо
их номтой хүн байсан гинлээ. Тэгээ агранбын дамжаа барих гэж байхдаа баригдаад явсан гэж нөгөө том лам нар яг тэгээ сэлэнгэд 10 жил заад 8 жил болоод ирж исэн өтер гэсэн. Тэгээ ижигийн талаас бол тийм усууд бий болохоос бид нэр тэр талаар хөгжихгүй эрх биш зөвл хүмүүжсэн байх. Нөгөө буддийнхаас ном сургаалаар тий нүгэл хийж болохгүй, буруу юм хийж болохгүй, дандаас зөв юм хийж явах, зөв хүн болох. Тийм л юм бид нарт яасан болохоос ш нөгөө номон талаасаа бол бид нар яахгүй. Тэгээ нүдэн дотроос тэгээд хараа би өөртөө чинь нэг юм хэлээ. Нүдэн дотор нүдийг нэлээд хэсгийг нь сольж болно. Жишээлбэл нүдний урдлын харваа штэ эвэрлэг дээр цагаан үсээ, сорив үсээд ингээд юм энийг чинь сольно. Тий, солих операцийн. Тий. За тэр артлд нь болор байна. Болор сайчгаар болор солино. Шилэн цэрэг байна. Тэр нүдний хөндөд дотор тэнд чинь цус хараад ингээд хачин сорвжоод тэрий чинь солино. Энтер гээл. Тэгтээс ирнэ харааны мэдрэлийг сольдог солих арга байхгүй. Артлд нь. Тэгээ наад нүдэн доторх юмаа солиод байгаа болохоос биш. Тэгээд аргачлал тэр харааны мэдрэлийг солих ойлголт байхгүй. Тэгэхээр л ингээд бид нар мохсдож байгаа юм л да. Тэгэхээр аргагүй алга нутны дотроо л ажиллахаас биш цаашх юмд бол бид мөхөс тэгээд тэр бусад одоо мэдрэл талын бусад одоо мэрэгжлийн энтрийн л асуудал болчихж байгаа юм да. Та бол Аз номхон далаа тэгээд Америкийн нүүц судлалын академиудад хамтарч ажилладаг. Тэндний технологиудыг үргэлж суралцдаг нүүц судлалын академийн гишүүн тэгтээ тэр хурлууд одоо сүүлийн үеийн сонин гайхамшигтай зүйлсийн талаас бас товчхон хилээж бас нэг одоо STEM cell гэдэг үүлээсээс хүний эрхтнийг ургуулж штэ. Нүдийг одоо ургуулсан байгаа л үү? Зарим юм талаар бол ажиллаж болно. Хамгийн одоо бид нар би өөрийнхөө жишээлбэл энэ ангаахын нэг бас манай нэг судлаачтай энэ багшаа хамтарч юу яа гэд манай эмнэлэг дээр STEM cell лаборатори хөртөр байгуулж би тэрэнд нэг өөрөө тэр талаар муу хэрнийг ерөнхийдөө сонирхож их яадаг байсан. Тэгээд энэ хамаг юм аваа хийчлээ л да бид нарыг цаашд ингээд ажиллах юм бол тэр юм ковидын өслөөс үүдээ. Тэгээд академийн хурлын үеэр яг үү хитрхи том хурл учраас өөрийнхөө сонирхсан юмыг л хараад за энийг унш энийг суунаа тэгээд өөрийнхөө нөгөө тэгэхэд яг жинхэнэ хийдэг л өөрийнхөө гарсан юм гал одоо хамгийн шинэ юу вэ энийгээ сонсоодох юм алин операцийг юу яаж яана энэ төр гэдэг болохоос биш мэдхгүй дээ наснаас зарим залуу энэ төр хүмүүс арай дэлгэр арай өргөн хүрээтэй орхол байдаг байхаа бид нар чинь жижиг орн штэ бид нар жилд нэг удаа хурал болно тэрэн дээрээ зөвөр өөрийнхөө зарим энэ төр юмнуудыг л хэлцээл ингэхээс биш юм гадныхан шиг нөгөө тийм өргөн хүрээтэй асар их том хурал биш болохоор тий яах юм суралцахын чинь хурал гэхээр бид гэдгээ хэлсэн шүү дээ. Мэргэжил дэвшүүл хэлбэр байхгүй надад чинь. Тэг хүн ам зөөхөн юм чинь тэгэл тэгэхээр ч манай жихэн байхгүй юу сурах уу гэхээр ч л одоо тий. Тэгэл би шанрыг айл болохоор дагуулж аваад явдаг гэдэг яадаг л байсан л тий. 1911 онд одоо Монгол улс болоод тэгээ яагаад энэ мэгжиж жанраасаа бурхныг бүтээсэн энэ түүхтэй сонин байдаг. Яагаад тэгэхээр олон янзын жанраасаа бурхан байдаг боловч мэлмиг нээгч мэлмигээр толдогч тэг жанраасаа бурхныг бүтээсэн байна. Тэр нь яасан гэхээр бол тусгаар улс болоод богд хаанаа одоо ширээн залаад дэлхий одоо биднийг бол бас хараг гэсэн зорилго агуулсан гэж. Одоо ер нь бол томоохон улс орнууд бол цагийн хаантын өндөрсөл дээр бол тийм гоё том одоо дурсгал бүтээдэг, оныхоо тооллыг сольдог тий. Одоо Мэйжийн одоо анх дууран 90 үеч шиг анх дууран гэх шиг манайх бол одоо олноо өргөцсөний анх дууран 2 дууран энэ төргээд богд ламаа олноо өргөцсөний юм шиг болов цаанаа бол бид нар дэлхийд ус тавцсан дээр гараад ирлээ гэсэн агуулгыг агуулж тэр нүдийг нээж яраасаа бурхныг бүтээсэн байх жишээтэй. Тэгээ бурхныг бүтээж хамгийн сүүлд тэр нүдийн нээх үеийн одоо томоохон ёслол хийдэгч байдаг юм. Ийм зүйлсүүд их гардаг, нүдэндийг ашвал бүгд л өгдөг. Гол нь одоо цаад агуулга нь бол хүний оюуны нүдтэй ухаан мэдлэг боловсролыг ихтэй эдэлдэг юм болоо даа л гэж ингэж боддог. Хэрвээ хүнд одоо 5 одоо мэдрэхүн эрхтэн байж штэ. Эдгээрээс гадна дахиад нэг эрхтэн баймар байвал зүгээр л хоёлоо төсөөл ярьж байгаа. Ямар эрхтэн нэмэх вэ та? Таал илүү мэдэх бах та. Би нүднээс өөр мэдэхгүй шүү дээ. Нүдэг л жоход гэж бод. Би ямар санд хэлдэг юм. Нүд бол жохол эрхтэн гин. Би ганцхан нүдэл ярина. Би нэрээ тоглоомгүй. Хүний нүд их юм хэлдэг шүү дээ. Үнэхээр их юм хэлдэг шүү дээ. Хүнийг тогтоогоо тар. Би шавнартаа хэлж байгаа хэлдэг юм өвчтөн дээр ярьдаг байхгүй. Өвчтнийг сайхан хүлээж ав. Өөр хүн дээр бид нар чинь өөр хэнийг харах юм тийм цаг зав юу байх. Өвчтний хар. Өвчтний нүд чинь жигтэй хийх юм хэлдэг юм. Энэ хинч чадна анхаарал харуул.
Заавал илүү ухаантай харах юм биш. Үгүй. Өөрөө анхаарлаа төвлөрүүлээ тэр хүнийг анхаарад үзээд хар. Их зовиртой нүд байна. Өөс ингээл тий. Их одоо ингээл сэргэлэн одоо ингээл өстэй сингсэн одоо гүйл нүд байна. Их зовлонтой нүд байна. Гунигтай нүд байна. Нэрээ хараарай. Тэр нүд ч тийм их юм хэлдэг. Тэгэхээр өвчтнийг ухаандаа ингээд хөөх хэдэр зовж байгаа хүний чи та нар нүд нь ямар байдаг гэж бодож байна. Тэгээд тэрийг шавнартай антер хүнд хэлэхдээ бол өвчтнөө хүнддэг. Хамгийн түрүүд нүдийг харалгдаг. Тэр хүн нүднийхээ цаана ингээд залмих хуурамч зүйлээ нууж чадах уу? Магадгүй наанаг ялдсан их цаваа сайхан хардтай мөртлөө тэрний цаана тэр хүн магадгүй одоо мэддэхгүй шүү дээ. Өөр бодлоо нууж байгааг сайн ажиглал нүднээс нь харж чадахгүй. Энэ чадах баха. Энэ талаар би даанч ажиллаагүй. Чадлаагүй. Яагаад гэвэл нүд гэдэг чинь нэр би дугайл хэлсэн. Би хизээс завч өдөөтэй одоо хондоо тэгж хүнийг нь яадаг гэж судалж нэг нүднийг судлах гэж ингэж байсангүй. Өвчнөтэйг харьцахтаа. Тэгээд ингээд харин ягаад ингэж өөрөө ингэ асууч байна. Би зүгээр энгийн шавнартай энэ хүнд хэлдэг хүндэлтэй. Тэрнээс биш хэрвээ энэгээр ингээд нэг хүн ажиллаад юм хүнд ингээд сонирхоод ингээд яах юм бол их юм хэлнэ. Толомгүй. Нүд юуны чинь илэрнэ штэ. Тэгэхээр би даанч тэр талаар бодоогүй судлаагүй. Нэрээ сони юм байна энэ чинь. Энэ талаар одоо ингээд хүн гараад олуулсад ингээд энэ талаар хүн судлал сони болох юм биш юм уу? Буддийн ном дотор сонин тийм зүйлс байдаг жишээлбэл хүний алга бол илэгний нүд юм аа. Чих бол хүний уушгины нүд юм аа. Би содсон ч байж магадгүй. Ямар ч гэсэн чих нь улааж байвал чих нь одоо хатан гэрч байвал уушгтай холбоотой, алга нь одоо их хүндж байвал илэгтэй холбоотой ч юм уу. Уруул нь одоо амгалдж байвал бас тэр цус зохицуулах хэрэгтэн таарч ч юм уу тэр нөгөө уламжлал хамгаалах ухаан дээр бол тийм зүйлээс харагдж илээ. Би бол мэдэхгүй л дээ тэрийг бол судалдаг нэг үздэг юм учраас. Гэхдээ тийм би нэрээ тийм нэг анхаахын юуны номон дээр нэг тиймэрхүү яг уламжлалтын юм дээр бас тиймэрхүү юм харагдаж байна. Мэд сайхны нэг онт ном бидээ нэг би даанч өөр юм руу орохгүй юм л да. Наадах чинь бол их сонин сэдв ба. Тэгээд одоо яг юмнаас мултрах гэхдээ тэгэх юм уу гэсэн үггүй дээ. Даанч нас агчлаа да. Залуу байсан бол энэ талаар арай сонирх байсан болов. Тэгээд та өргөлж байгаа залуу байдаг шүү дээ. Одоо нас их явсан. Би 4-5 жил би тайруу уулзалтаагүй. Эргээл ирсэн чинь бас хүн швэн хэвээрээ л байчихсан. Би чинь нүдний чулуу 50 жил болчиход байх чи яаж залуу байх вэ дээр. Болролын имлэгт би эртээд очсон. Тантай уулзгаа. Тэгээд би ингээд доогоор явж байгаа үед бол тэр маш гоё сонирхолтой гоё зүйлсүүдийг бол харсан. Тэр өвчтөн хүн одоо афрес хийж явах явцыг одоо ага гэрийнхэн дэлгэцээр харж болж байна. Тэр тэгтэл нөгөө сургуулийн дахимд орохдогоо зэрэг нөгөө явж байгаа афресийг чинь тэнд хичээл багш зааж явах шиг нэг удаагийн одоо үйлдэлийг одоо бүхэл талаас нь хүмүүс харж үзэж байгаа. Тэгэхээр энэ бол гадаадын одоо стандартын эмнэлгүүдийн хэмжээнд байна гэдгийг бол байна л гэж би ботсон. Тэгээ нарийн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр болон үлмийн эмнэлэг одоо сүүлийн ямар гоё технологиудыг оруулж ирж байна. Ер нь манай эмнэлгүүд одоо орчин үеийн технологиудыг оруулж ирээд гадагшаа бол нүдний асуудлаар бид нэр монголчууд гадагшаа явах шаардлага байгаа юу? Ер нь одоо дутуу юм байна уу? Баггүй. Яагаад гэвэл нүдний салбар бод нар чинь айгүй хөндөр технологи шаарддаг салбар. Тэгээд тэрийг одоо үндсэндээ манайд бол баг бүгд бий. Чиг зүгээр тэрнээс ш гэдэг тоогоор нь ингээд байгаа биш л дээ зүгээр. Гэхдээ яг шаардлагатай юмнууд бол яг олон улсын түвшинд олон улсын эмнэлэг шиг байлгаж. Тэрнтэй байлгахын төлөө л явсан. Бид энийг Монголд хийж чадахгүй гэж хэлдэггүй болох зорилготой. Өвчтнөө одоо та ингээд явж хийлэгдээ манайд хийдэг ингээд хэлэхээс аргагүй тэр хүний нүдэн сохрох гээд байгаа юм яах юм дарлыг өвчнөжсэн ш. Гэтэл тэгж хэлэхэд хэцүү. Тэгээд тэгж хэлдэггүй товчоор хэлэхэд тэгж хэлдэггүй болохын төлөө явсан. Чадсан. Тэр чадахын тулд их юм хийж яаштай товчоор хэлэхэд. Тийм тий. Тий. Тэгэхээр одоо манайх хүн гэдэг юу одоо заримдаа ингэж жишээлх юм бол мөнгөтэй болцоотой энэ төр хүн болоо за яах вэ? Тийш явгаа тэр жишээг ингэчи энэ оронд ингэчи гэдэг тэр байх л асуудал. Тэрнээс зүгээр ингээ ард том бол нүдний бүх төрлийн операц мэдлэгийг Монголд авчаад болно. Тэгээ бид Монгол хүн ягаад өөрийнхөө газар шороон дээр яж ихгүй заавал ягаад гарах явах хэрэгтэй гэж.
боддог байсан. Нүдний хараа тэглэх одоо мис саслыг хэлэх чагаа гэдэг хүмүүс явж байгаа. Таарлаж идэг. Манайд бол хараа тэглэх мис саслыг одоо олон эмнэлгүүд хийх үү? Манайх хийн үстэй тэр юм. Энэ их нарийн технологи. Их нарийн л да. Тэгтээ хийхэд их амархан байхгүй юу? Одоо нөгөө нарийн ур орж нөгөө нүдэнд операци хийдэг хүнд бол тэр хийх юу ч биш. Тэр үндсэн тэр нэг үнэтэй технологи л байвал. Тэр л технологинд байдаг байхгүй. Тэгэхээр их олон багжаар ингээд үзэн одоо тэр нэмэлээ тэгээд жестон нүдний чинь баруун солгоо гээд нарийн хэмжилтүүдийг хийгээд өөрөөр хэлэхэд энэ нүдэнд тийм шил одоо гажиг хэмжиж байхгүй харааны гажиг. Тэгээд би хингийн үгээр хэлж яана л да. Тэгээд энэ нүдэнд бол тийм одоо шил тийм градусаар тийм гэрдэг бүх хэмжигтүүн гараад ирж байгаа. Тэгээд тэр чинь нөгөө хийдэг технологи руугаа нөгөө технологи чинь бүх данны өгдөн бүх хэмжилтүүд нөгөөдөхөд тэнд програм зохиогдоод нэг операцийн чинь нөгөө лазерын тунгийн тооцоолоо гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэрэндээ л өндөр технологи байд юм да. Тэр нь л их үнэтэй. Өөр аль чимлэг ингээд хийж болно шүү дээ тэр технологинд байвал. Даанч гэмн юутай. Их үнэтэй. Тэгэхээр хүн болгоо ингээд аваад хийчихгүй. Нэг эмнэлэг жишээлбэл яадгийн манайхын юутай болоод хийж хийдэж болно доо. Гэтэл хүнч тоолгоо энэ ажиллана шүү дээ. Манайх хичнээн хүн амтай билээ. Энийг хичнээн хүн хийлэх билээ. Тэг хичнээн олон сая хүн амтай бол тэнд хийлэх хүн олноо доо. Тэгэхээр чинь өөр нэг эмнэлэг энийг хийгээд гаргахад болно шүү дээ. А гэтэл нөгөө өвчтөн харьцангуй цэн учраас өөр эмнэлэг хийж өгөхгүй л байна. Тэрнээс биш өөр эмнэлэг хийчих боломжтой шүү. Тэгэхээр ер нь энэ одоо их ажлуудыг бас ингээд амжуулахын тулд та цаг заваа яаж зохицуулж байна вэ? Эмэгтэй хүнд бол бас маш их цаг хэрэгтэй шүү дээ. Та тэг энийг яг би залуучууд одоо сонсож байгаа хүмүүс бас тэр хүмүүст өгөөжтэй байх талаас нь таны зөвлөгөө тэр хүмүүс сонсох гэж бодоод асууж байгаа. За жилөө муутай. Одоо би операц хийхгүй шүү дээ. Миний насанд чинь одоо би 10 жил операц хийхгүй. Яахын зөндөө олон шахан шавнараа бэлдсэн. Нөгөө болор энтерс болох операц хийж би одоо сүүлийн 10 жил хийгээгүй. Тэгэхээр тэр өстой жинхэнэ бэлдсэн миний шавнар байгаа. Тэргээр гэхдээ л эмнэлэг дээр энэ тэр ер нь тэгээд хүн ажилдаа л одоо юу гэж хэлэх юм бэ? Бүтэн өөрийгөө зориулах хэрэгтэй. Ажилдаа бүтэн өөрийгөө зориулах хэрэгтэй. Тэхгүй л юмд хүрэхгүй. Хүрхийн төлөөч биш. Зүгээр ер нь бол би миний нэг боддог хүнд хэлдэг. Гэхдээ хийвэл хийхгүй л бол. Хэн ч албадаагүй л байхгүй юу. Тэгэхээр хийвэл хий гэдэг нь тэр хийвэл хийсэн шиг хий. Тэрнээс биш би яах вэ гэж ингээл ажиллаас. Би ер нь ажиллаас тэр өглөөний хэд минь 2 минут хоцрохыг зөвшөөрдөг. Ажлаас 2 минутны хойно гарахыг зөвшөөрдөг. Ажилтаа бүрэн өөрийгөө зориулахын тулд бас тодорхой зарим тэгээд тэн дээр чинь өөрийнхөө зав чөлөө гаргах юм бол их юм унш би савнартаа номын сан байгуулсан да нэмлэг дээрээ. Тэгээд бүх чөлөөгөөр юм уншиж би хэлсэн шүү дээ. Би ч одоо нэг юм аваа сурчлаа гэж болохгүй шүү дээ. Үргэлжлэн сураа. Тэгээд тэрийг зав чөлөөгөөр юм одоо манайх нэг өвчлөн ихтэй болохоор бэртэтгэн хэрлээ. Зав чөлөөгүй байна. Тэгэл одоо өдөрт нэг юм чинь заримдаа нэг юм чи 12 операц 14 операц хийх гэдэг шиг үгүй шүү дээ. 10 цагт ороод 3 цагт гарах шээ. Тэгэхээр өөр хийсэн та нар ном уншихгүй гэж хэлж болохгүй. Гэртээ авч яваад хагас уснаас дээр унших гэж явуулах шээ дээ. Тэгээ ер нь яах вэ? Ер нь өөрийгөө дайчилж ил байж ил одоо амжилттай. Өөрөөр бусдыг гашаашуулна. Тэгээд энэ надаас авах юм тийм байлгүй тийм юм болов. Одоо насантай ч гэсэн би одоо гэрээсээ өглөө 8-д гардаг ороод. Энийг битгий оруулаарай би ч тэгэнт өөрийгөө. Одоо энэ бүгдээр л орно шүү дээ. Хүүшээ болохгүй тэр. Одоо энэ дотроос нэрээ өглөө би одоо ч гэсэн тийм ерэн сурцсан. Өглөө 8-д гэрээсээ гарна орой 5 таарна. Тийм байна. Зарчин өргөж тэр цаг хугацааг сайн барих хэрэгтэй. Бас нэг зүйлээ та олон хэдлээ тэр өөрөө болчлоо гэж юусоо бодож болохгүй гэж тий. Тэр би бас урд нь сонсч байсан байна. Манай ламнар дотроос тийм яриа байдаг. Нэг гисгүү хүн шавьдаа хэлсэн гэж байгаа. Гисгүү одоо гэдэг тэр дэг журам сахиулах албан томилогдоод цаг шавьдаа хэлсэн. Чи намайг энэ ажилдаа яг дуртай болоод ирж энэ гэх үе чи надад хэлээрэй гэж. За. Тэ нэг өдөр нөгөө багш нь 2-3 жил ажиллаа хийж нэлээд одоо идэвхтэй одоо дөрдөө ороод гэх юм уу. Тэр үед нь шавь нь хэлсэн гэж. За та одоо л ажилдаа их дуртай болж ах шиг байна да гэж. Тэгэнгүүт маргааш нь очиод чөлөөг айлтгсан. Одоо тэр нь бас их зурлалтыг хүсдэг үү? Тийм юм. Одоо энэ бол төстэй байна тий.
Одоо хэд тэрэндээ болчлоо гэж бодох үед хүн өөрөө уналтар руугаа чиглэдэг юм а гэдэг. За ингээд би тэр яриа өндөрлж яана бас хөөмчээ. За. Тэгээд та 50 нарынхаа талаар нэг дурсаад тэгээд бас одоо залуучууд өнөө цагт одоо бидний бас хэрэглээ энүүдтэй хараатай холбоотой хэрэглээ бол өөр болчлоо шүү дээ. Технологи хөгжсөнтэй холбоотойгоор. Тэгэд залуучууд бас сайхан нүд хараагаа хэрхэн одоо хамгаалах вэ талаар зөвлөгөө өгөөд ингээд өнөөдрийн харилцааг өндөрлөе гэж бодож байна. Бүгдээрэнд нь л хараагаа хамгаалж байгаарай, хараагаа хамгаалж яваарай гэж хэлье да. Ялгаагүй. Ахмадууд нь ч гэсэн нас ахаад тэ насжилттай холбоотой бишгүй өвчлөл өөрчлөлтүүд нь гарч байгаа шүү дээ. Улмал их гараад байгаа. Тийм учраас эмчтэй зүйлж байгаарай. Өвчин өнтер нөгөө удаачихгүй хүн шиг хүндрүүлчихгүй хүн шиг үзүүлж байгаарай. Хүүхдүүдийн хараан дээр их анхаараарай. Яагаад гэвэл хүүхдийн хараа модж байгаа. Гэхдээ дэхэндээ одоо бидний үед сургуульд байна шүү дээ. Манай сургуульд хэдхэн хүүхэд нүдний шилтэй хүүхэд байдаг л шүү дээ 10 жилд чинь. Цөөхөн хүүхэд нүдний шилтэй. Одоо та нар хэдэн зүүж гэнэ гэж бодож байна. Цэцэрлэг. Одоо сүүлд нь ойшоод ингээл бараг цэцэрлэг яслын хүүхэд iPad аваад өгсөн. Тэ ингээл хараад байж шүү дээ. Хүний хараа чи алсад харж ээж хөгждөг байхгүй юу? Монголчууд чинь тэр хоол ингээд хараад тэр уулан дээр нөгөө мормалаа хараад тэр ингэж जैन тэр ингээд тэр зүсмийн юм тэр энтергээл. Тий алсад харж ээж хүний хараа хөгждөг. Тэгсэр чинь сүүлд нь одоо бид нар нийгмийн одоо юу юм да? Тасалгаагаар сургууль мургуул гээл анги танхимаар хязгаарлаад нөгөөх нь ядаж бас нэг хэдэн метртэй 5-6 метртэй энтер. Сүүлд нь наашилсаар хагаад одоо ийм зайд аваачаад ингэхэр яаж хараа хөгжих юм? Үнэнхээсээ. Тэгээд энэ одоогийн хөрөө та нар залуучууд бус усууд энийг бодон энэ хүүхдээс iPad-ыг холдуул. Энэ дээр л анхаарай л гэж би одоо энэ болцоог ашигла захий да. Хэрвээ миний үгийг сонсвол тий. За баярлалаа бас юмчээ. За та бидний урилгыг аваад ингээ бидний энэ самсара пэйжээр явуулдаг мөн одоо Apple Podcast дээр явуулдаг Podcast гэдэг ийм подкаст явуулдаг. Гэхдээ манай монголчууд бол бас сонсохоос илүүтэйгээр үзэх дуртай байдаг учраас бид видео хэлбэрээр явуулдаг. Тэгээ бид нар шинэ юм хуучлая гэсэн юм өрөөтэй шинэ зүйлсийн тухай ярина. Гэхдээ бас тэрийг ингээд нэлээд одоо өмнөх зүйлстэйг юм бол ингэж хоорондын одоо харилцаа холбоог нь бол өргөлж хамтгсан хэлбэрээр явуулна гэдэг. Түрүүний таны хэлдэг шиг хуучин одоо өмнөх мэдлэгүүдээ ашиглах хэрэгтэй. Гэвч технологиудыг өргөлж одоо хайж шинэ арга барилуудыг хайж явах хэрэгтэй гэж ийм зарчмаар бид нар бас буддизмыг хүмүүст хүргэхдээ шинэлэг арга барилыг л хайж байгаа нэг ийм хэлбэр юм. Ингээд бидний урилгыг авч ясан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлс улмаан одоо сайхан гайхалтай дэлгэрэх болтугай. Тэгэд өөр одоо маш гоё сайхан гайхамшигтай зүйлтэй та түрүүн уулзах учир болтугай гэж ярив. За баярлалаа. Тэр ирвэл батарш болтугай. За өнөөдрийн Бодикаст подкастын дугаарыг нөгөөд өндөрлж байна. Манай өнөөдрийн дугаараар Монгол улсын ардын эмч, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, хүндэт профессор Баасанхуу оролцлоо. Баяртай. Та бүгдэд баярлалаа. Яг эмч болно гэдэг сайхан. Санаанд үгүй ер нь бодсон ажлын уржин яагаад үлээ нэг юм дээр хэрэг болоод жоохон бүдүүхэн тоолж үзлээ би. Тэгсэн чинь он оныхаа дэхэндээ тайлан ментер гээд бас жоох юм байдаг шүү дээ. Тэгээд ингэсэн чинь зөвхөн бүх операцийг яалаа гэж яаж чадах вэ? Тэгсэн чи би болрын операцийг би 9000 гаруй операц хийсэн байгаа юм да. Болрын операц чинь их нарийн. Тэгтээ хийчихсэн ингээд нөгөө цайцсан хатуурсан болроо суулгачаал маргааш нөгөө сайхан нөгөө дуусан шүү дээ. Маргааш нөгөө багажин дээр ингээл үзэхэд мэлцэл зээл нөгөө хөөхөн хараа ингээл туналзаал мэлцэл зээл тэрэн шиг каф байдгүй. Айгүй гоё тий. Тэгээд тэр энтер чинь бол хүний мэрэгжилч хүнийг яаж явдаг юм даа. Тэгээд би өөрөө мэрэгжилдээ дуртай юм тий. Сайхан мэрэгжил. Тэгээд та нараас хөөх шуhtуудыгаа эмч болгоорой. Бидний эмч болгоорой бас. Тий. Миний шавнар байгаа нүдний эмч болох юм бол би өөрийнхөө шавнараа заагаад өгөн шүү. За тоогосон. Таны олон сайхан шавнар байдаг шүү. Би таны бас тэр нөгөө номын санд орж агаад таны юмнуудыг бас харсан. Тэг ингээд бүх одоо хаалга хийжсэн хүмүүсийн орос хүмүүс, монгол хүмүүс тэдгэрийн одоо зураг филонкийг хүртэл ингээд нэг дүү хадгалсан байх жишээтэй тий. Би унш мэдгүй ч гэсэн маш олон орос номууд энэ төр дотор
таныг одоо цаашаа харж явах чи би таны нэмийг ухаалж үзлээ шүү дээ. За ингээд Оросд нөгөө бичээг байгаа үстэй. Оросд нөгөө хиймэл боловсруулах месслийг сурахтаа. Тэдний чи нарийн л та. Тэгсэн чи миний хийсэн нөгөө апрессыг эмч нь баасан хүүгээд тэгээд өвчтөн тэргээд тэгээд тэдний чинь тэр үед гэлээ гэхэд дор тэр том институт гэхэд нэг хөрх одоо бол тэр чинь бүх ингээд бид нар чинь микроскоптойгоо холбоотой ингээд одоо компьютертэй ингээд яаж шít. Тэр үед нүдний зургийг нэг фото ажил гэдэг ганц өрөөтэй доошо бүх өвчт нэг болрынхаа юг тэнд очиж зургийг авдаг байсан байхгүй юу. Тэгээд миний хийжсэн нэг өдөр хонсорсон өвчтний эмч нь баасан хөө гээд тэгээд нэг тэрийг харсан чих гоё. Орос хүний ногоон нүдний зураг авчихсан өвчтөн юу врач басан хөө тэгээд одоо Альяна Сергеева ингээд бичсэн. Тэр чигээр үлдэг шавнарт ингээд үлдэн үсэ тэгээд яах сайхан